Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Human телевиз энэ удаагийн нэвтрүүлгээ Америк нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа нийтлэж гомсөрөнгийн гал удирхын монголчууд Америкт номын нээлтэн зориулсан сонгодог үдэш цэнгүүнээс бэлтгэлээ. Амьддан бие биенээ хайрлах хүмүүсээ алив сайхан бүхнээ бусдаас битгий хармал хэрэггүй үгийн зэвэр зүрхийг минь буушрахлуул хин нэгнийгэн харанхуй нөхрөө битгий түлхээ архинд орсон нэгнийгэн шоолж буйнэ аяачны аавчин ч байж мэдэн шүү амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол аз жаргалын хаалгыг бусдаа нээж өг ачиг чин тэд бас бүү мартгэ ганц сайхан үгээр дутаж яваа түүнд гарцаагүй түүнийг нь л олж хэл гадаа нартайч гэртээ хүйтэн өдөр газар дээр нэг биш удаа төгөөлдөг чамд урлсан сайхан хүүгүнийг чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь чамайг хайрлсных нь хариуд хайрл чамаас ч сайхан бүсгүйд дурлж болох шүү дээ. Бидний амьдрал авидлахаа. Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч, бидний хазар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч, бидний зам дээр авидлахын учрал тохиолддог. Бүсгийн ноглон нулимсыг асуулгүйгээр арчиж, өдөрч унсан хүүхдийг дээр өргөн харгад. Өнөөдөр чи нээж цаадах чинь бүндэгч. Өөр нэг өдөр чи хүнж цаадах чинь дуулаа. Үлгий авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор өөр юу ч хэрэггүй. Бие биенээ л хайрал, өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй. аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор алтан наран гэрлэн бидэл авидлахын хайрладаг болохоор Амж явахыг би бусдад хайрын түгээхийн нэр гэж бодно. Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоно. амьддан Бие биенээ хайрын Дэлхийн хүчирхэг гүрэн гэгдэх Америкийн нэгдсэн улсад Америкийн монголчууд гэдэг нэгэн бүл бий болсон нь 1990-ад оноос ихтэй. Газар газрын хүмүүс эв найртай зэрэгцэн амьдардаг энэ улсад бидний монголчууд амжилт бүтээл арвинтай өөдрөг сайхан ажиллаж амьдарч байна. Америкийн монголчууд мэдээлэл технологи, бизнес, соёл урлаг, эдийн засаг, боловсрал гээд Америкийн нийгмийн олон салбарт ажиллаж, мэдлэг боловсролоороо гадныханд хүлээн зөвшөөрөгдөж, эх орныхоо нэрийг өндөр дурган, сурсан боловсрал, эзэмшсэн мэргэжлээрээ сайн ажиллаж, шинийг бүтээж авна. Чухам эдгээр залуусын амьдралын түүх намтар амжилт олол бүхнийг өгүүлсэн монголчууд Америкт номын баяр саяхан Виржиниа мужийн Holiday Inn зочид буудлын цэлгэр танхимд болж уг номын зарим зочид Америкийн нэгдсэн улсын муж хотуудаас өөрсдийн биеэр хүрэлцэн ирснээс гадна Вашингтон DC хотод ажиллаж амьдарч байгаа 300 орчим монголчууд хуран цуглан нэгэн үдшийг хамтдаа өнгөрөөлөө.
Сайн байцгаана уу? Эрхэмсэг ноёд адагтаа нараа. Сайн байцгаана уу? Эрхэм сүмдэд ахан дүүс монголчуудаа. Өөдрөг сайхан амьдралын төлөө хүм бүгд тэмүүлдэгч. Өсөн дэлгэрэн ургах гэж, ургамал бүгд өнзөлдөгч, өөдтэй өнгөтэй явах гэж хүм бүгд мөрөөддөгч. Өөр тавьсан зоригтол ганцхан л түүндээ хүрэх гэж тэмүүлдэг. Тийм ээ. Өнөөдөр та бид өмнөө тавьсан тэр зорилгодоо хүрч өөдрөг хүслээр жигүүр хийж бахархах дүүрэн цасан дээр мөрдөө цаасан дээр нэрдээ яваа аавын хүү ээжийн охин Монголын охид Монголын хөвгүүдээрээ бахархах гэж тэднийхээ сайхан илчгэрлээс хуваалцах гэж цаашдаа улам олноороо та чи бид бүгдээрээ мундаг болох гэж бахархан бардах гэж энэ үдэш хорон цуглаад байна. Сэтгэл нэг, багтал нэг, баяр нэг, энэхүү ховрууд шиг бидэнд бэлгэлэх гэж та бүгдийг хүрэлцэн ихэд гүнээ талархаж байна. Ингээд тайзнаа. Дуучин Сарангөрья. Төрийн хошоо шагналт шарвын хөгжим Загдийн урлагийн гавь зүтгэлтэн Загдийн түмэн жаргалын шүлэг Монголын тал нутаг гэдэг дуугаар ая өргий энэ дуу маань гал бадрахын хамгийн дуртай дуу гэж сонгосон байгаа юм шүү. I'm
Америк хэмээх их том гүрэнд монголчууд ирж суурьшил үүснээс хойш 20 жил болж байгаа. Яг нариндаа бол төвлөрөл бол нэг 12 жил болж байгаа. Гэтэл энэ бүх хугацаанд Америкийн нийгмийн бүх салбарт монголчууд бүгдээрээ ажиллаж байгаа. Бүгдээрээ маш амжилттай ажиллаж, бас нэр төртэй, бас олонд үнэлэгдэж яваа. Бид өнөөдөр нэг л зүйлийг ойлгох цаг болчихжээ гэж би энэ үед бодсон. Юу гэхээр монголчууд бид нар үнэхээр мундаг шүү гэж энэ үгийг би дандаа өөртөө хэлж ирсэн. Яагаад гэвэл бид нар оюун ухаан, өөрсдөө авьяас зүтгэл, төвчээр, ууггүй хөдөлмөрөөр бид нар бус үндэстэнгүүдээс өшөө илүү өндөр түвшинд явж байгаа. Ингээд л энийг би өнөө орой эрхэм та бүхэндээ хуваалцахаар зорьсон юм. Энэ номны зочид бас нэлээд олон хүмүүс энд ирсэн байгаа. Бас өнөөдөр тэр болгон энд ингээд танилцуулагдана. Энэ орооны арга хэмжээ бол маш олон анд нөхөд минь бас намайг дэмждэг маш олон хүмүүс хүрэлцэж ирсэнд би маш их талархаж байна. Ингээд та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Ингээд бүгдээрээ нэг орой маш сайхан сэнгэж өнгөрүүлээ тийм ээ. Тэгээд бид нар мундаг шүү. Монголчууд бид нар мундаг. Үнэхээр хаач явсан бид нар одоо мундаг. Одоо энийгээ биеиндээ хилэх цаг болж юм хийж байгаа нэг нэгээ дэмжиж, өшөө хийж байгаа бусдыгаа дэмжиж ингээ бүгдээрээ өнгөлөг өдрөг сайхан явцгаая. Та бүхэнд баярлалаа. За ингээд монголчууд Америкт номынхон эрхэм зочдыг дистралд танилцуулахад бэлэн болоод байна. Ингээд номын эхний хуудсыг сүрхий хүслээ. Морин дил дээр хийсэж Монгол химээх нэрэн тамгалсан өвөг дээдсийнхээ сүр хүчийг өнөө цагт ч бишрүүлж яваа Америкийн армийн Монгол дайчин Эрдэнэцэн даржийн хос хоёр. Хос хоёр маань өнөөдөр Герман улсад бас өөрийнхөө албан ажиллаар явж байгаа юм байна. Бас хөрөлцөн ирж амжсангүй. Тэгээд утсаар та бүхэнд ялангуяа галаа хахад энэ номд оролцсон, энэ үйлчлэгэд оролцож байгаа хүмүүс бүхэнд бас баярын мэндийг дэвшүүлээрэй хэмээн уламжилсан байгаа. За ингээд монголчууд Америк номны одоо хоёр дахь зочныг буюу хоёр дахь хэлнийг тайзнаа залхахад бэлэн боллоо. Нойргийн хонож сөхөж унах шахтлаа хичээлийн хийж байхдаа би ганцхан өмнөө тавьсан зорилгоо л боддог гэж энэ дайчин шаргуу охин хэлсэн юм а. Зарим хүмүүс эрүүл саруул эргэтэн бүтэн атлаа үргэлжилд өөрийгөө өөлж чамлж бас өрөөлийг шүмжиж амьдэрдэг. Гэтэл амьдралыг сүр тэмцэж зорьсондоо хүрхийн агамтыг өөртөө бодоод өрөөл бусд мэдрүүлж яваа гайхамшигт төсгүй Балжин нэмийн намира таныг тайзнуулъя. За Балжин нэмийн намира маань бас өөрийнхөө сургууль хамт олноос маш олон төлөөлөгчтэй ирсэн байна. За сайн байцгаана уу. Өнөөдөр шүрээ миний би та бүхэн англи хэлийг мэдгч гэсэн бас баг зэргийн орчуулга өгье гэж бодсон юм аа. Тэгээд өнөөдөр намира Галадиа гэдэг сургууль сурдаг орчуулахаар ирсэн Sarah Fallis гэдэг хоёр хүн байгаа. I remember when I lost my hearing, I had become deaf and I felt that I was now disabled and was very upset. Намра ингээд сонсгоолгүй болсон гэдгээ мэдэж ухаарах үедээ би одоо ингээд тахирдтуу боллоо. Миний амьдрал үгээр ингээд дуслаа гэж өөртөө их харамсаж байсан. Хэдий хөгжлийн бэрхшээлтэй байсан гэд хүн энэ зорилготой хүрэхин төлөө эрмэлзэж чадах юм бол бусад жирийн хүмүүстэй адилхан боломж байдаг юм шүү. Зорилго байхад түүндээ хөдөлмөрлөх бас бусад чадах байд юм шүү гэдгийг би ойлгосон. Энэ номонд орохын сацуу бас ингээд өөрийнхөө амьдралдаа хариуцлагатай байх юмаа гэдгийг би бас ойлгосон шүү. Thank you very much. Маш их баярлалаа. За ингээд бид бас энд номын эзэдтэй бас бяцхан бас дурслын зүйл бэлдсэн байгаа. За энэхүү дурслын зүйлд бас намирагийн маань хэлсэн үгийг энэ дээр бас манай зураач мөнгөтөр маань өөрөө бас гарынхаа урд үг гаргаж хэлсэн байгаа. За ингээд хандаан бас өөрийнхөө татаарай хэмээн хэлж байна. Одоо тайзнаа миний уран залах гэж байгаа эрхэм хүмүүс бол дэлхийд үнэлэгдэж яваа алдартай график дизайнерууд юм.
Энэхүү залуусаар Монголын маань мянган залуус бахархаж байгаа гэдэгт би огтхон чиргэлзэхгүй байна. Ийм гайхамшигын эзэд бол ноён Чулуунбатын гам болд түүний үзэсгэлэнт гэргий хадагтай Гомбожавын дараа та нарыг өрн залъя. Эх орон гэдэг хүний үлгийг бас бахархал омогшил гэж эдгээр залуус боддгоо ярилцлагандаа дурдсан байдаг. Харин эх орон элгэн садан монголчуудад нь та нараар бахархан омогшиж байна гэдгээ надаар дамжуулж хэлүүллээ. Ноён гам болд хадагтай дараа. Гадаахта цаашдын уран бүтээлд нь амжилт хүсээд сайн сайхан ирсэн яриа. Та хоёртоо маш их баярлалаа гэдгээ монголчуудынхаа өмнөөс дахин хэлмээр байна. Та нар шиг ийм мундаг залуучууд манай Монголын бахархал шүү. Улам нэх өөдөө, улам нэх дээшээ оргиж цойж явахын үлзий дүүрэн өрөөлийг өөдөөд нь өргөн дэвшүүлье.